locked out jailbird dream and rock. Бага насны хүүхдийг байгальд ойртуулж, ан амьтдыг таньж мэдэж, тэднийг хайрлан хамгаалахад амьтдын хүрээлэн их тус болдог. Тийм ч учраас Америкчууд энэ тал дээр анхаарал тавьж, амьтны хүрээлэнгүүдийг олноор байгуулсан төдийгүй ховордож, устдаж үгүй болж байгаа ан амьтдыг хамгаалахад хүртэл ашигладаг байна. Бид өнөөдрийн дугаараараа амьтны хүрээлэнтэй та бүхнийг танилцуулах болно. Америкийн амьтан хүрээлэн өмчлөлийн хувьд хоёр янз байдаг. Нэг нь улсын, нөгөө нь хувийн. Үзүүлэх хэлбэр нь ч өөр. Бидний зорж утсан Virginia мужийн National Bridge Zoo гэдэг амьтны хүрээлэн 1972 онд үүдээ нээсэн хувийн хүрээлэн. Устдах төгсөн ховор ан амьтдыг олон нийтэд үзүүлэхээс гадна өсгөн үржүүлдэг онцлогтой газар. Олон төрөл зүйлийн ховор шууд байдаг гэж хүрээлэнгийн эзэн танилцуулж байсан. Энэ хүрээлэнг би 45 жилийн өмнө байгуулсан. Манай амьтны хүрээлэн 25 га газартай. Гэрээтэй ажилладаг фермүүдийнхээ газрын нэмбэл 200-аад га газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна да. Гол үйл ажиллагаа гэвэл бид байгалаас онгон зэрэгээр нь авч чадахгүй амьтдыг фермүүддээ өсгөж, амьтны хүрээлэнгүүдийг амьтдаар хангаж өгдөг. Манай зоопаркийн онцлог нь устдах төгсөн ховор амьтдыг өсгөж үржүүлдэг. Тухайлбал ховордсон том төрлийн шувуудыг үржүүлдэг юм. Өнгөрсөн жил Хятад руу 12 шувуу явуулсан. Хятадууд биднээс авсан амьтдаар маш том амьтны хүрээлэн байгуулсан байна лээ. Одоо бид зарим амьтдаас Франц руу явуулахаар төлөвлөж байгаа. Би коллежид байхдаа амьтдын талаар их судалдаг байсан. Түүнээс хойш бүх цагаа шувууд болон амьтдыг судлахад зориулж байна. Энд ажиллаж байгаа хүмүүс амьтдын биологи, амьтан өсгөж үржүүлэх талаар мэдлэг эзэмсэн мэргэжлийн хүмүүс байдаг. Манайхан ердөө 15 ажилтнтай. Засгийн газрын зүгээс бид ямар нэгэн тусламж авдаг уу? Өөрсдийнхөө хүчин чадлаараа энэ бүх үйл ажиллагаагаа явуулдаг юм аа. Ноён Карл Могенсны хэлснээр эдний амьтны хүрээлэн орлогынхоо 20%-ийг ховор амьтдын борлуулалтаас, үлдсэн 80%-ийг тасалбар борлуулснаар олдог гэж тайлбарлаж байсан. Тасалбарын үнэ наснаас хамаарал янз янз. 2-оос доош насны хүүхэд үнэгүй, 3-аас 12 насны хүүхэд $8, 13-аас дээш насны хүн $12, 65-аас дээш насны ахмад болохоор $10 төлж амьтны хүрээлэнд ордог юм. Гэхдээ зүгээр сууж угаад мөнгө тоолдог гэсэн үг биш л дээ. Эднийх үзэгчтэй татахын тулд янз бүрийн сонирхолтой хөтөлбөр гаргасан байгаа юм. Жишээ нь Африкийн заантай аялал гэж хөтөлбөр байна. Заан унаад хүрээлэнгээр тойрно. Нэг суудлын $6, тэрэн дээр нэмээд 4-ийг харьцан 6 хэмжээтэй гэр зураг авахулаад аялна гэвэл $10. Эдний амьтны хүрээлэн 5 сард үзүүрийн улирлаа нээдэг. 2015 оны үзүүрийн улирал нь 5 сар 31-нд нээгдсэн гэхээр манай паркт зэрэг шахуу нээгдэх юм байна л да. 7 сарын ихээр нэг зүйлийн ховор сонин шууг үзүүлэх хөтөлбөр гаргасан байгаа юм. Энэ шоу сонирхогчдыг их татдаг. Дэлхийн аль ч улсад телевизүүдээр амьтны ертөнцийн тухай нэвтрүүлэг кино их гардаг л да. Гэхдээ хичнээн кино үзэж, ном уншаач амьтны хажууд байхтай адил мэдрэмж төрдгөө юм гэж амьтны хүрээлэнгийнхээ үзэж байгаа юм. Жишээлбэл эднийх үзэгчтэй анаашны дэргэд зогсоо, лам грөөсийг нийлэх, ганц бүх тэмээнэ ботох хооллох юм уу
Эсвэл бүр аимшигтай цагаан барыг ширтэх зэрэг олон үйлчлэгийг санал болгодог. Бүгдээрээ л зөвхөн амьтны хүрээлэнд авчруулах таашаал мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Энэ бол эндхийн алдартай амьтдын нэг хямлан хар баавгай. За энэ бол судалтаг. Амьтан судлаачдыг хэлж байгаагаар зебра буюу судалтаг нь адуунаасаа илүүтэй ижигний төрөл хамаардаг гэн сонирн байгаа биз? Энэ тал дээр зөвхөн манайх гэлтгүй бүх орн Монголд ч гэсэн цасны ирүүс болон тахийг хамгаалах хэрэгтэй гэдгийг та бүхэн мэдж байгаа бах. Мөн Прижевальскийн адуу болон зэрлэг тэмээг хамгаалах хэрэгтэй. Зэрлэг тэмээ буюу хавтгай бол үнэхээр ховордож байгаа амьтдын нэг. Иймд хамгаалах хэрэгтэй. Энэ бол монголчууд та бүхний унган байгалийн амьтад гэдгийг хүүхдүүд ойлгож ухаарснаар устгахгүй байх талаар өөрсдийн гэсэн ойлголттой болно. Өнөөдөр бид хүүхдүүдэд юу заан тэд тийм хүн болж төлөвшин шүү дээ. Энэ бол амьтны хүрээлэнгийн бэлэг дурсгалын дэлгүүр. Эндээс хүрээлэнгийн амьтдад өгөх тэжээл худалдаж авч болно. Давтаад хэлэхэд энэ хүрээлэнгийн орлогын 80% эндээс олдог гэсэн шүү. Олсон мөнгөөрөө сая та бидний үзсэн олон амьтныг тэжээж, эмчилж, бас судалдаг. Амьтны хүрээлэнгээс сурталчлах шинэ амьтыг авчирхаж энэ мөнгийг зарцуулдаг гэнэ. Ерөнхийдөө бол амьтны хүрээлэнгүүд судалгааны салбар тал руугаа нэлээд хүчтэй хөгжиж байгааг нь харагдчихна шүү. Нэвтрүүлгийн ихэнд дурдсанчлан амьтны хүрээлэнгийн үзүүлэх хэлбэрүүд өөр байдаг. Виржиниа мужид очих сафари парк бол машинтайгаа нэвтрээд амьтдыг ойроос харж тэдэнд бас гар хүрч тэднийг хоолох боломжтой байдгаар онцлог. Нийтдээ 72 га газарт 6 твээс ирсэн 1000 орчим амьтан энд байдаг юм байна. Оны хавар үүдээ нээж байсан энэ хүрээлэн хүмүүс зэрлэг амьтдыг торны цаанаас биш зоргоороо яваа байдлаар нь танин мэдүүлэхийг хүссэн байна. 11-ээс 17 доллар төлөөд нэвтрэн машинтайгаа явж танилцахаас гадна явган яваад амьтдыг хоолгосон ч болдог. Ихэвчлэн хүмүүс гэр бүлээрээ хүүхдэд дагуулan явж байгаа нь харагдаж байна. Бид өнөөдөр суурин газар байгуулагдсан амьтны хүрээлэн бас задгай байгаль дунд байгуулагдсан амьтны хүрээлэнг харьцуулж үзүүллээ. Та нар ч гэсэн энэ ялгааг нь харьцуулж анзаарсан байна. Монголд амьтны хүрээлэн байгуулах гэж байгаа тухай би сонссон. Зүгээр бидний бодлоор бол аль нэгэн дархан цаазтай газараа байгалийн орчиндөө зохицуулж задгай байдлаар амьтны хүрээлэнг байгуулвал тохиромжтой юм уу гэж бодогдлоо. Америкт асуудлыг ингэж шийдсэн байна. Харин Монголд минь ягаад ийм байж болохгүй гэж. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч агаарын тээврийн шилдэг авиа компани Turkish Airlines. Америкийн Natural Bridge зүүн амьтны хүрээлэнгийн эзэн ноён Карл Могенсон монголчууд бидэнд нэгэн санааг шийдэж байна. Монголд амьтны хүрээлэн хэрэгтэй юу? Хэрвээ тийм бол ямар хэлбэрийн амьтны хүрээлэн бидэнд тохиромжтой вэ? Ус дахь төхөж байгаа нэг ховорцсон амьтдаа хамгаалах нэгэн арга гарсан амьтны хүрээлэн биш үз? Нийслэлдээ сая илүү хүн амьдардаг Монгол улсад амьтны хүрээлэн хэрэгтэй хэрэггүй гэдэгт мэргэжлийн хүмүүс янз бүрийн бодолтой байна.
Хүүхэд залуустаа байгаль амьтныг танин мэдүүлэх, улмаар их дэлхийг хайрладаг шинэ үеийн хүмүүс бэлтгэхэд амьтны хүрээлэн зайлшгүй хэрэгтэй гэж үзэж байгаа дэвшилтэд хэсгийнхэн Монгол байгууллагын мөрөөдөж байгаа амьтны хүрээлэнг уламжлалт ойлголтоос тэс өөр гэж тайлбарлаж байгаа юм. Тийм манайд бол одоо хараахан биднэрт яг амьтны хүрээлэн гэдэг тийм одоо жинхэнэ утгаар нь үзүүлчих юм бол одоогоор байхгүй шүү дээ. Зүгээр хувь хүмүүсийн нэг жижигхэн цуглуулга гэх юм уу да. Тэр нь бол мэдээж нөгөө хамгааллын хувьд, амьтны эрхийн хувьд, ариун цэврийн хувьд, шинжлэх ухааны талаасаа хувьд энэ төр бол маш уучрал дутагдaltaд баг нөгөө сайн гэхээс илүү муу үр дагавартай тийм торон хашаатай хөрхөлттэй амьтдын тухай байгаа байхгүй. Тэргээр бид нэр амьтны хүрээлэн гэж ойлгоод тэгээ амьтны эрхийн тухай яриад энэ муухай юм байна, дэми юм байна гэж хандах юм бол энэ яриа ингээд тэр хүрээ тэр хан руу очиод зогсчихж байгаа. Тэгэхгүй яг тэр сонгодог утгаар нь тийм хамгаалал, судалгаа, шинжилгээ эдрийн тийм төв тэгээд мэдээж байгальд орчныг хамгаалах хүмүүжил олгодог одоо нөгөө сургалт гэгэрлийн тийм үйл ажиллагаа явуулдаг, боловсрол олгодог тийм цогц төв байдлаар нь хийх хэрэгтэй л дээ. Дэлхийн хотуудын стандарт байгаа шүү дээ. Одоо тэдэн хүнтэй бол метротой байх хэвээр, тэдэн хүний дунд нэг номын сан байх хэвээр энэ төр гээл тэг кинотеатр тэд байх хэвээр. Гэдэгтэй адилхан ийм том хот бол амьтны хүрээлэн байх зайлшгүй шаардлагатай. Тэгээд амьтны хүрээлэнгийн ач буйнаар одоо аварч хамгаалж авч үлдсэн амьтад бол маш их шүү дээ. Одоо панда байна. Одоо бид тэр ардлын зураг нь үж байгаа энэ унагаан бэр авсан зураг нь тархи байна гэдэг ч юм уу. Зээрийн тэр хэдэн мянгаараа сүргэлсэн тэр том супер сүрэг гэдэг Америкт хэлээд байдаг. Тэр энэ тэрийг үзэхийн тулд бол далаа гаталж уулыг давж чамдаантай мөнгө барьж ирэх усвал их шүү дээ. Энд бол жишээлбэл хүмүүс бодож магадгүй л дээ. Одоо улсаас ингээл их мөнгө гараад амьтны хүрээлэн барайл. Одоо юу тэр амьтны хүрээлэн байтугай мөнгө дутагдж байхад чинь тэгсэн дөрвөл одоо цэцэрлэг тэр байрын тэргээд энд бол улсаас тийм том хөрөнгө оруулалт хэрэггүй. Улс бол зүгээр л тэр зохицуултыг хийж өгөөд эн чинь өөрөө дагалдуулаад тэр амьтны хүрээлэнд чинь одоо юу гэдгийг кинотеатр, нийтийн хоолны одоо тэр мундаг сүлжээ ресторанууд, гэрэл зургийн үйлчилгээ, тоглоомын газар тий маш олон дагалдах үйлчлэгээр орлогоо олоод тэр орлогоор нь буцаагаад тэр амьтнаас сэлгийг судалгаа шинжилгээ явуулах, эрдэмтэн судлаач нараа, биологч нараа цалинжуулах энэ төргээд тийм зүгээр л одоо нэг хүүхдийн тоглоомын одоо энэ найрамдал парк шиг л тийм л үйл ажиллагаа шүү дээ. Ер нь бол дэлхийн өөр улс орнуудаас ховсон амьтад авчрах тийм энэ төргээд тийм Мэргэжилтнүүдийн босхийг мөрөөдөж байгаа амьтны хүрээлэнгийн жишг загвар болсон Хустайн байгалийн цогцлбор газар. Улаанбаатар хотоос 87 км хар замаар 13 км шорон замаар дахиад хүрдэг. Энд дэлхийд үлдсэн сүүлийн зэрлэг адуу тахь нутагшаад 23 жил болжээ. Мөхөж байгаа амьтныг сэргээж ахин нутагшуулсан сайхан жишээ дэлхийд Монголын нэрийг сайнаар дуурсгаж байгаа. Манайх бол ерөөсөө л зөвхөн тахинд зориулагдж анх байгуулагдсан газар. Харин тахинд нутагчсантай холбоотойгоор олон зүйл амьтад өөрсдөө хожим ирсэн. Дахиагаад одоо Монголын цорын ганц зүйл зэрлэг Монголд үлдсэн бэ гэхээр Монгол бол нүүдлийн мал аж ахуйтай уудам орон зайтай хүмүүсэнд байгалаа дээдэлдэг бэлчээрээ шүтдэг учраас байгалийн амьтад нэг харьцангуй халдаад хэдэггүй. За 1881 онд бол шинжлэх ухаанд бүртгэгдсэн. Тэрнийг болтол ерөөсөө дэлхийд даяар ийм адуу байдаг ч гэж мэддэг байсан. За тэгээд 1881 онд яг тэр нэгдэж явах үед нь бол одоо Украины тал Тарпан гэж адуу устчаад дэлхийд даяар одоо дэлхий дээр нэг ч зүйл зэрлэг адуу үлдсэнгүй гэж явах үед нь л зэрэг шахуу нэгдсэн. 1992 оны 6 дугаар сарын 5 анхны 15 дахь Монголд ирсэн. 1993 онд Хустайн байгалийн нөөц газар, 1998 онд Хустайн цогцлборт газар гэж нэрлэгдэх болов. 2003 онд Монгол улсын засгийн газар байгаль орчин ногоон хөгжлийн яамтай Хустайн цогцлборт газар төрийн бус байгууллага гэрээ хийсэн. 2015 оны 11-р сарын байдлаар Хустайн байгалийн цогцлборт газарт 55 зүйл хөөгтөн амьтан, 223 зүйл шувуу, 16 зүйл загас, 2 зүйл хоёр нутагтан,
4 зүйл мөлхөгч байна. Өнөөдөр дэлхийн 30 гаруй орны 100 нөөц газар амьтны хүрээлэнд 2000 тахи байна. Үүнээс Монгол улс хустай 340 тахи. Бүгд найрамдах Хятад ард улс 300. Монгол улс говийн их дархан газар 140. Монгол улс хомын тал 60 тахи. Аскания Нова Оросын холбооны улс 50-аас 80 тахи байна. 1898-1903 оны 6 жилд 88 дахин оноо Монголын говьцлээс барьсан байдаг. Тэр 88-аас 53 нь Европын орнуудад амьд мэд төрсөн. Тэр 53-аас бол 13 нь үртүүл гаргасан. За одоогоор дэлхийд байгаа тэр 2000 гаруй дахь бол тэр 13-ын л төл. Шууд автоматар Монголын говьоос гарсан оноонуудын төл гэж бол. Ямар тач улаан номонд ороод байсан тахи эх нутагта эргэн сэргэлээ. Уугуул нутагта эргэн ирсэн дахийг даган олон амьтан хустайд нутагшжээ. Түүнтэй хамт устгах төгөж байгаа амьтныг нутагшуулах, эргэн унган төрхөнд оруулах, хамгаалах арга туршилтыг монголчууд бид амжилттай хийж байна. Тэр арга туршилтын үр дүнг үзэхээр жилд 13-аас 14 мянган жуулчин хустайд ирж байна. Бид Францаас ирсэн. 10 дугаар сард ирсэн байна их зөв болжээ. Жуулчдын хөл хөдөлгөөн цөөтэй, харахыг хүссэн зэрлэг адууга тун тухтай ойрхоноос үзлээ. Бас бугын сүргийг харлаа. Францад бол хэд хэдэн ийм байгалийн зохицуулт газар байдаг юм. Гэхдээ хустайгаас өөрөлдөө мод ихтэй. Энд бол илүү уулархаг тал газар зөнхөлж байна. Манай зохицуулт газарт бол чон тэгээд янгэр ихэвчлэн байдаг юм. Тах хамгийн өрөөс зүйлгүүд ерөөсөө дэлхийн сүүлчийн цорын ганц үзэрлэг адуу тийм болоод дэлхийд даяар анхаарал хандуулаад та. Байгаль дээр түүхэн хойсох хөгжлийн үр дүнд үүссэн яг байгалийн цэвэр бүтээгдэхүүн гарсан болон гэрсэн ямар нэгэн мэдээ баримт одоо олдоогүй жинхэнэ зэрлэг адуу бол цорын ганц зүйл дахилах. Энэ нэгэн цорын ганцаар барахгүй сүүлчийг за түүгээрч барахгүй байгаль дээр нэг удаа устдаад авсны хувьд бол өөрөө үнэхээр содон одоо түүхтэй адуу. Одоо бидний явуулж байгаа үйл ажиллагаа бол байгаль нэгэнтээр устсан байсныг буцаад байгаль сэргээнт суулгах гэж л оролдож байгаа. Одоо бид дараагийн төсөлдөө анхаарах цаг болсон байна. Энэ нь тоо толгой нэн цөөрч услах төгсөн хавдгай Масалай 2. Үүн дээр Америкийн амьтны хүрээлэнгийн ихний хэлээд байсан сасны ирвэс бас нэмэгдэх магадлалтай. Харин эдгээр амьтдыг нутагшуулахад хамгийн чухал зүйл бол хэрвээ бид амьтны хүрээлэнгээ байгуулад биднэрт нэгэнд гарсан дассан тийм хүн дассан тийм автгаа байгаа тохиолдолд энийг брэнд болгож одоо ингэж үзүүлж чадах юм бол дэлхийн нэг зоопаркад үзэж чадахгүй амьтдыг үзэхийн тулд Монгол руу жуулчлах шуурхад гарцааг. Монгол орны амьтны аймаг нь өөрийнх онцлог маш олон тийм унган эндемик зүйлүүд байдаг. Эндемик гэдэг нь Монголоос ороод Монголын гаралтай буюу Монголоос ор хаанч байдаггүй. Өөрөөр хэлбэл одоо бидний яриад байдаг бүх нийтийн экологийн боловсрол одоо хүүхд багцуудад багаас нь одоо байгаль дээлтэй ан амьтанд хайртай болгож одоо өсөж хүмүүжүүл төлөвшүүлэхэд амьтны хүрээлэн зайлшгүй хэрэгтэй бас нэг одоо нотлогоо буюу шаардлага. Зэрлэг байгуулалтын 6 одоо автгаан буурыг сурлан тавилаа. Энэ арга хэмжээнд Английн автгаан хамгаалалт сангийнхан оролцлоо. Мөн түнчлэн Монгол цуваа Английн одоо элчин сайд өөрийн биеэр очиж оролцож байна. Өөрөөр хэлбэл энэ амьтны үн цэн ач холбогдлыг дэлхийн нийтээр одоо ойлгож эхэлж байна. Үн цэнийг ойлгоод энэ амьтныг хамгаалах хайрлах шаардлагатай байна. Аль болох олон хүмүүст хүргэж сурчлах хэрэгтэй байна гэдэг асуудал бол одоо бүх нийтийн үйл хэрэг болж байна. нэвтрүүлгийн ивент тэтгэгч Агаарын тээврийн шилдэг авиа компани Turkish Airlines. Нэгэн цагт устдаж дэлхийн улаан номд орсон Монгол дахин сүрэг өсөж үржээд байгальтай таавар амьдч байгааг харахад бахархалтай сайхан байна. Ан амьтнаа агнаж устгах биш, хайрлан хамгаалж харан баясаж амьдарч болохгүй гэж бидэнд байгаль дэлхийгээ хайрлах соёл мэдлэг хангалттай байхад яагаад бид байгаль орчинтойгоо зохицон оршиж чадахгүй гэж. Байгаль нэгэнтээр устсан байсныг буцаад байгаль сэргээнт суулгах гэж л оролдож байна. Манай зоопаркийн онцлог нь
устдах төгсөн ховор амьтдыг өсгөж үржүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ амьтны үнцэн ач холбогдлыг дэлхийн нийтээр одоо ойлгож эхэлж байна. Ямар хэлбэрийн амьтны хүрээлэн бидэнд тохиромжтой вэ? Бага насны хүүхдийг байгальд ойртуулж ан амьтдыг таньж мэдэж Мөн Прижевальскийн адуу болон зэрлэг тэмээг хамгаалах хэрэгтэй. Мөхөж байгаа амьтныг сэргээж ахин нутагшуулсан сайхан жишээ дэлхийд Монголын нэрийг сайнаар дуурсгаж байгаа. Шууд автоматар Монголын гоёоос гарсан гонхнуудыг түлхэж байна. Виржиниа мужид очих сафари парк бол машинтайгаа нэвтрээд амьтдыг ойроос гарч Үзэхийн тулд бол далаа гаталж уулыг давж чамдаатай мөнгө барьж ирэх усул их шүү